манай Монгол улсад 2010 оноос өмнө л одоо мансар алга төрлийн байцаал дамжин өнгөрөх орны тоонд байсан бол 2010 оноос хойш хэрэглэгч орны тоонд орсон. За энэ нь одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдал бас ноцтойгоор одоо хохирол учруулах үзэл юм байц юм байна. За ихэнх хүмүүсийн хувьд гэх юм бол ганцхан удаа хэрэглээд үзье гэдэг нь сониуд цангаас эхлэх хэрэгэлдэг. Гэтэл энэ тухайн хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж одоо донтолтын суурь болж эхэлдэг. За магадгүй эргэн тойронд ингээд мансар алга төрлийн байц хэрэгэлдэг хамааралтай хүн байх юм бол тэднийг та битгий буруутгаарай. Харин тэднийг ойлгож дэмжиж зөв одоо мэрэгжлийн тусламж үйлчилгээ авахт нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлмээр байна. За бусдаас дэмжлэг авах тусламж хүсэх нь сул дорой байдал бол биш. Харин та өнөөдрийн таны зөв сонголт маргаашийн амьдралыг ирээдүйг бол бүтээдэг. Тийм учраас хайртай энэ бодисноос татгалцснаар хайртай дотны хүмүүсийн аюулаас болон өөрийгөө эртлээс хамгаалж байгаа маш том алхам юм шүү гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь хэлэхэд мансар алга төрлийн бодисноос татгалзаарай. Магадгүй хий нэгэн танд санал болгох юм бол үгүй гэж зоригтойгоор хэлээрэй гэж хэлмээр байна.